Hovindorus аймгийн арслан Hovindorus цоготрохын бямбочор Hovindorus аймгийн хурцлан багийн хамгаалагч шоугийн тогтхойр Hovindor тамгийн сулсэнэчин багийн хамгаалагч шоугийн шинэ баяр Hovindor хорингис улсэнэчин багийн тогтолцоо даваанымын тавдорж Hovindor хүчнээс улсэнэчин багийн хамгаалагч Баттуулгын соромжон болдог. Багийн хамгаалагч Жансангийн Батэрдэн Hovindor дадис улсын гард төвийн тоглогч Нямдоржийн Амбаатар Hovindor ирээс улсын гард Говьлэмгийн хамтагчийн бүхий дивизионы баг Дасгалжуулагч улсын эшин Сарамтайгийн Бакхун багийн ахлагч Амбаатрын өдөртгөн тоглох бэлэн болжээ. Овс аймгийн Овснуур бүхий дивизионы багийн тавхан танилцуулын багийн хамгаалагч Хамаагийн Бандорж Hovindor аймгийн арслан багийн тогтолцоо Батун самбуугийн Амболдо Hovindor аймгийн арслан багийн тогтолцоо Сөрөнжмийн Тулгагийн Сөрөнжөө Hovindor аймгийн арслан багийн хамгаалагч Сэргэндоржийн Мөнгөөр Hovindor аймгийн арслан багийн тогтолцоо Хүрэлбаатарын Оргил болдог. Hovindor аймгийн арслан багийн хамгаалагч Далдингийн тогтолцоо жаргал Hovindor аймгийн арслан багийн тогтолцоо Төрөөгийн Басиху Hovindor улсын харцаг төвийн тоглогч Нэгдлийн Жаргал баяр Hovindor улсын зан багийн хамгаалагч Өлзий төвийн Батошго багийн дасгалжуулагч Монгол улсын гард багийн хамгаалагч Намсрajвийн Батцуурын улсын арслан багийн тогтолцоо Сүхбаатарын Мөнхбатар Hovindor Монгол улсын аварга Тогтыг талбайд улсын шүүгч уугдцэг шүүгч цомын живнэр үлддэг бэлэн боллоо. За ингээ эргээ тавтаа морил үзэгчтэй мөнгөн зайраг клубээс зохион байгуулж байгаа бөхчүүдийн сагсумгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээний аваргын алтан медалийн төлөөх тоглолт яг одоо талбайд эхлэх гэж байна. За ингээ аваргын алтан медалийн төлөө Говьлтай аймгийн Хантаашир дивжээ, Увс аймгийн Увснуур бүхий дивжээний бөхчүүд тоглоход бэлэн болжээ. За бөмбөгний төлөө Монгол улсын зан Жаргал баяр аймгийн арслан Даваа Жаргал нар үсэх юм байна. За Оргил бол дээр бөмбөг ирсэн. Сөрөнжөө Гард Ганбаатар Баттэрдэн За шинэ хоёр начин довтлогоонд орсон Сүрэнжавыг алдаа гаргасан гэж үзсэн. За хагас шигшээ тоглолт өндөрлөөд бөхчүүдийн дунд 3 онооны шидэлтийн тэмцээн явагдсан. За энэхүү 3 онооны шидэлтийн тэмцээнд Увс аймгаас Уснуур дивжинээс 2 бүх орсон. Нэг нь заяаг одоо бөмбөг эзэмшиж байгаа Нэгдлийн Жаргал баяр зан. За нөгөөх нь мөн бөмбөг эзэмшиж байгаа Монгол улсын аварга Мөнхбат нар орсон. Ингээд Мөнхбат
3 онооны аварга болсон. Зоргил болтын оролт Гамболт руу дамжуулсан Гамболтын шидэлт амжилтгүй. За самбраас бөмбөг авах үед шинэ хоёр начин дээр бөмбөг гаргасан алдаа гаргасан гэж үзсэн. За улсын гард Батэрдэн бөмбөгийг тоглолтод оролцуулсан шинэ хоёр начин. Шинэ хоёр Ганбаатар гард. За 10-ын даваа жаргал гүйсэн Ганбаатар гард доошоо шинэ хоёр төгсөн шинэ хоёрын довтлогоо амжилттай ингээд багийнхаа эхний оноог Монгол улсын начин 29 дугаартай шинэ хоёр авч байна. За Монгол улсын аварга Мөнхбат бөмбөг эзэмшиж байна. Оролт шидэлт бүх юм нь бүрдсэн. За энэ удаагийн тоглолтын дээр маш амжилттай тоглож байгаа. За сайхан жаргалыг алдаа гаргасан гэж үзсэн. Батэрдэн гардын хөлнөөс бөмбөг гарсан. За аймгийн арсан сүрэн жав. Мөнхбат аварга орсон. Шийдсэн шийдэлт амжилтгүй. Ганбаатар гард самбарт. За Говьлтын аймгийн багийг за холбоон тоглогчор бол Ганбаатар гард ажиллаад байгаа. Сайхан жаргал. Ганбаатар гард. За нэг шидэгснээ болсон. Даваа жаргал тусан. Даваа жаргалын шидэлт амжилтгүй. За самбраас Мөнхбат аварга урагшаа оргил болд төгсөн. Оргил болтын довтлогоо оргил болтын довтлогоон дээр алдаа гаргасан. За ингээд сэлгээгээр сайхан жаргал орж ирээд минутын дотор 2 алдаа гаргасан. Хоёр багийн тоглолтын эхний үеийн цаг яваад минут гаруй хугацааг өндөрсөн. За энэ Сүрэнжав аймгийн арстан жаргал баярлал өгөх гэж байгаад алдсан. За ингээд тоглолтын эхний минутын амралтыг Говьлтын аймгийн Хантаашир дивжээний бөхчүү захиалсан. За минутын амралтын хугацаа дууссан. Ганбаатар гард бөмбөгтөө. За наа шинэ хоёр начин төгсөн. Шинэ хоёр начингийн оролт амжилттай 4 тгийн харьцаатай болж байна. За Мөнхбат аварга зүтгэсэн. Мөнхбат аваргын бөмбөг таслагдсан. Батэрдэн гард даваа жаргал Ганбаатар гард төгсөн. За ямар нэгэн алдаа байхгүй гэж үзсэн. Ганбаатар гардын хөдлөөс бөмбөг гарсан гэж үзсэн. Аймгийн арсан Сүрэнжав. За Сүрэнжавын урдан довтлогоо амжилтгүй. Самбраас Батэрдэн гард бөмбөгийг аваад довтлогоонд орсон. Батэрдэн гард явж байна. Нааша шинэ хоёр төгсөн. Шинэ хоёрын шидэлт амжилтгүй. Нэг дохио шийдсэн шидэлт амжилтгүй. Самбраас оргил болд бөмбөгийг авсан. Сүрэнжав. Мөнхбат аварга нэг дохио доошоо дамжуулсан бөмбөгийг Батэрдэн гард тасалсан. Ганболтын гараас бөмбөг гарсан. За аймгийн арсан даваа жаргал Ганбаатар гард эргээд шидсэн шидэлт амжилтгүй. Самбраас Ганболт авсан. Оргил болд аймгийн арслан оргил болд. Мөнхбат аварга за нэг дохиод орсон.
Сүрэн жавд өгсөн бөмбөгийг Батэрд нь гарь тасалсан. Даваа жаргал руу чиглэсэн бөмбөг. Хажуугийн шугам гიშгсэн гişүүгч үзсэн. За ингээ хажуугийн шугам дээрээс Увс аймгийн Увснор бүхэн дивжээний бага бөмбөгийг тоглолтод оролцуулна. Тоглолт эхлээд 3 минут 30 секунд явсан. Мөнхбат авраг. За цаашаа Ганбаатар руу чиглэсэн бөмбөг даслагдсан. Ганбаатар гардыг илүү алхамт хийсэн гэж бөмбөг хураагдсан. За ингээд Ганбаатар гард сууж оронд нь Монгол улсын начин Лавгд орж ирж байна 39 дугаартай. Мөнхбат авраг нэг заслан аваад догсон Ганбаатар руу чиглэсэн бөмбөг дахиад таслагдсан. Даваа жаргал урагшаа хурдан довтлоонд орсон. Даваа жаргалын довтлоо амжилтгүй. Хойно үлдээсэн бөмбөг жаргал хоёр зааны гараас гарч байна. Яа даваа жаргал хитэн довтлогоо л ингэж өмнө нь алдсан да. Шинэ хоёр Батэрд нь гард буцаага шинэ хоёр л өгсөн. Шинэ хоёрын шидэлт амжилтгүй. Самбраас жаргал хоёрыг бөмбөг авах үед сайхан жаргал алдаа гаргасан гэж үзсэн. За ингээд сайхан жаргалын алдаа 3 болж байна. За сүрэн жав дээр бөмбөг ирсэн. Аймгийн арслан сүрэн жав. За Увс аймгаас аймгийн арслан догтуч жаргал талбайд гараад ирсэн байна. За Мөнхбат аврагын оролт ямар гоё юм бэ? Онооны харьцааг 4-2 болгож байна. Монгол улсын авраг Мөнхбат. За начин шинэ хоёр бөмбөгтөө. Шинэ хоёр. Цаашаа Лавгд орж гаргаж өгсөн. Лавгд орж бөмбөгтөө. Довтлсон довтлогоон дээр догтох жаргал хаалтыг тавьсан. За тэг дугаартай сайхан жаргалыг суулгаж оронд нь 99 дугаартай Ганбаатарыг гаргаж ирж байна. Нэг догсон. За дохион дээр догтох жаргал яваад алдаа гаргасан. За Лавгд орж даваа жаргалыг хараад гоё дамжуулсан. Даваа жаргалын довтлогоо амжилттай 6-2 болж байна. Сүрэн жав аймгийн арслан сүрэн жав бөмбөгтөө сүрэн жав шууд шийдсэн шийдэлт амжилттай 6-4. За шууд хурдан довтлогоо Лавгд орж ирсэн. Лавгд орж бөмбөгтөө Лавгд орж дохиод явсан. Алдааг авчаадсан. За ингээд торгуулийн хоёр шийдэлтийг улсын начин Лавгд орж гүйцэтгэх нь. За эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт амжилттай. За ингээд нэгдүгээр эхлээд хоёр баг 5 минут тоглосон байна. Одоо тэдэнд дахиад 5 минут байгаа. Авраг Мөнхбат. За энд Мөнхбат авраг дээр бөмбөг эзэмшиж явах үед алдаа гаргасан гэж үзсэн юм байна. За Говьлтай аймгийн алдаа юуг л 4 болчлоо. Одоо нэг алдаа гаргавал алдаа гарах тоолонд Увс аймгийнхан торгуулийн шидэл шийднэ. Оргил болтын шидэлт амжилтгүй. Самбраас Батэрд нь гард авсан. Батэрд нь гард бөмбөгтөө даваа жаргал аймгийн арслан даваа жаргал. За цаашаа Лавгд орж төгссөн. Лавгд орж шахалт хийгээд орсон буцаагаад Ганбаатар гард руу өгсөн. За даваа жаргалт. За давталгааны хугацаа дуусч байсан. Бөмбөгийг даваа жаргал шууд шийдсэн.
Амжилтгүй. За аймгийн Арсан оргил болд. Бөмбөгтөө. За оргил болдыг довтлооны алдаа хийсэн гэж бөмбөгийг хураасан. За Ганбаатар гард бөмбөгтөө. Буцаагаад шинэ хоёр төгсөн. Шинэ хоёр Баатэрд нь гард руу өгсөн. Хажуугийн шумаар бөмбөг гарчлаа. За сая ойлголцсонгүй. Баатэрд нь гард шидчихлээ гэж бодоод уурчлах мөчөд хойшоо дамжуулт өгсөн. Тэгээд хажуугийн шумаар гарсан. Аймгийн Арсан Сүрэнжав. Аймгийн Арсан Сүрэнжав ороо шууд шийдсэн. Шийдэлт амжилтгүй. Самраас өөрөө авсан. Буцаага Жаргал баярын шийдэлт амжилтгүй. Самраас Ганбаатар гард бөмбөг авсан. За урагшаага Баатэрд нь гард довтлоонд орсон. Ганбаатар савд оржи гой хараад амжуулсан довтлогоо амжилттай 9-4 болж байна. За ингээд энэ мөчөд минутын амралтыг Увс аймгийн Увснур дивжээний бөхчүү захиалж байна. Тэдэнд бас ярилцах хэрэг байна. Нэг л довтлооныхоо учрыг олж өгөхгүй байна. За энэ хоёр 4 хоног бол Мөнхбат аврах хувийн ур чадвараар нэгийг авсан. За Сүрэнжав мөн хувийн ур чадвараараа 2 хоног нь авсан. За түүнээс өөрөөр бол довтлогоо явахгүй байна. Яг гой багийн тоглолт гарч ирж 2-3 пассны эцэст бол бөмбөг цагирахт орж өгөхгүй байна. За минутын амралтын хугацаа дууссан. Увс аймгийнхан бөмбөгийг тоглолтод оролцуулна. Мөнхбат аврах. За Мөнхбат аврагыг довтлогоо өгөх үед шинэ хоёр алдаа гаргасан юм байна. За эхний үеийн цаг дуусахад 3 минут 16 секунд дутуу байгаа. Одоо говьлтынхаа алдаа гарах болгонд Увсын бөхчүүд бол торгуулийн шидэлт шийднэ. Мөнхбат аврагын эхний шидэлт амжилттай 9-5. Хоёр дахь шидэлт мөн амжилттай. За Ганбаатар гард бөмбөгтөө. Нааша шинэ хоёр начин төгсөн. Шинэ хоёр начгийн шидэлт амжилтгүй. Самраас лавг дорж начин бөмбөгийг авсан. Даваа жаргал аймгийн Арсан төгсөн. Даваа жаргалын шидэлт амжилттай 12-6 болж байна. За Сүрэнжав бөмбөгтөө. Жаргал баяр төгсөн. Жаргал баярын довтлогоо амжилтгүй. Самраас догдох жаргал бөмбөгийг авсан. Догдох жаргал бөмбөгтөө. Наашаа оргил бол төгсөн. Сүрэнжавын довтлогоо амжилтгүй. Самраас Ганбаатар гард бөмбөг яваад илүү алхамд хийгдсэн гэж бөмбөг хураагдсан. За ингээд техникийн алдааг Говьлтын аймгийн багаас Ганбаатар гард авч байна. За өмнө нэг сануулгатай байсан. За шүүгчдээ бас хэдэрхий тулж харьцаад техникийн алдаа авч байна. За ингээд Увс аймгийн хажуугийн шуумнаас бөмбөгийг тоглолтод оролцуулна. Мөнхбат аврах залаад орсон. Мөнхбат аврах. За нэг заслаа хэрэгтэй байна да. За өөрөө бөмбөгөө алдсан гэж шүүгч үзсэн. За ер нь бөмбөг залаад ороход нэг заслаа хэрэгтэй байна. За Ганбаатар гард шинэ хоёр начин. Шинэ хоёр нэг догсон. Өөрөөс нь бөмбөг гарсан. За эхний үеийн цаг дуусахад 2 минут 19 секунд үлдсэн. Мөнхбат аврах бөмбөгийг гаргаад оргил бол аймгийн Арсан төгсөн. Аймгийн Арсан оргил болд. Аймгийн Арсан оргил бол бөмбөгтөө. Аймгийн Арсан оргил бол бөмбөгтөө. Жаргал баяр төгсөн. Жаргал баярын шийдэлтэй амжилттай
12-8. Гой дамжуултыг гой дуслаа. Ганбаатар гард. Хойно үлдээсэн лавг дорж начингийн шийдэлт амжилтгүй өөрөө аваа довтлсон довтлогоо амжилттай. 14-8. За Сүрэнжав. Бөмбөгтөө Сүрэнжав. Мөнхөд аврах. Нэг зүтгэсэн явсан шийдэлт дутсан. Ганбаатар гард самраас авахд оргил бол алдаа хийсэн гэж үзсэн. За ингээд Увсаймгийн багийн алдаа 4-өөс дэш болсон. За ингээд хувийн алдаа 3 болж оргил болд сэлгэн сууж түүний оронд ган болд гарч ирж байна. За эхний шийдэлт амжилттай. Багийн 15 тогноо. Хоёр дахь шийдэлт амжилтгүй. Самраас даваа жаргал бөмбөгийг авсан. Лавд орж Ганбаатар шинэ 2 буцаагаад Батэрд нь лавд орж за энд ойлголцсонгүй. Лавд орж нач яг ард нь байгаа гэж бодоод шинэ 2 начин руу өгсөн. Зөрөөд гүүж явах таарчлаа. За ингээд 99 дугаартай Ганбаатар гард сууж оронд нь 69 дугаартай аймгийн Арслан Бямбочор талбайд гарч ирж байна. Мөнхөд аврах. За нэг заслаан хэрэгтэй байна да. Ерөөсөө заслаан тавихгүй. За Сүрэнжавын довтлогоо амжилттай болж 15-10 болсон. Батэрд нь гард. Даа жаргал. Батэрд нь гардын шийдэлт амжилтгүй. Самраас аймгийн Арслан ган болд авсан. Жаргал 2 бөмбөг алдсан. Яа, жаргал 2 бөмбөг алдтыг лавгд орж өршөөсөнгүй. 2 оноогоор шийдэгч байна. За ингээ 17-10 болсон. Мөнхөд аврах явсан. Довтлооны алдаа гэж за илүү алхамт гэж бөмбөг хураагдж байгаа юм байна. Шинэ 2 бөмбөгтэй лавд орж Батэрд нь гард орсон. Батэрд нь гардын шийдэлт амжилттай 19-10 болж байна. Сүрэнжавын довтлогоо амжилтгүй. Самбраас хатгсан, даваа жаргал авсан. 11 секунд дутуу. Даваа жаргалын шийдэлт амжилтгүй. Самбраас шинэ 2 авсан тооцохгүй. За шинэ 2-ыг сая Самбраас бөмбөг авах үед алдаа гаргасан гэж үзсэн юм байна. Багийн алдаа 4-өөс дэш болсон. Торгуулийн 2 шийдэлтийг шийднэ. За Бямбочрыг алдаа хийсэн гэж үзсэн юм байна. Аймгийн Арслан ган болд торгуулийн 2 шийдэлтийг гүйцэтгэх нь. Эхний шийдэлт амжилттай. Хоёр дахь шийдэлт мөн амжилттай. Ингээ 12-19 болгож байна. 7 онооны зөрүүтэй тоглолт үргэлжлэж байна. За зураас хишгсэн гэж лавгд орж начин бөмбөг оруулсан. Увсаймгийн сүүлийн довтлогоо хийх боломж гарч ирж байна. 4 секунд үлдсэн. Минутын амралтыг Увсаймгийн Увснуур бүхийн хэмжээнээс захиалж байна. За сүүлийн 4.4 секундыг ашигтайгаар ашиглая гэж шийдсэн бололтой. За ингээд ярилцаж байна. Энэ 4.4 секундэд оноо авах юм бол тэдний үед бол сэтгэл зүйн маш их сэргэж ирнэ.
Тоглолтод оролцсон Мөнхбат аваргын шийдэлт амжилтгүй. За ингээ эхний үе 19-12 харьцаатай Говьлтай аймгийн хожлоор өндөрлж байна. За тун удахгүй 2 дугаар үе эхэлнэ. 2 дугаар үе эхэлсэн. Эхний үед 7 онооны давамгааллаар Говьлтай аймгийн Хантаашир дивжээний бөхчүүд хожиж өндөрлсөн. За ингээд Увс аймгийнхан нэгэн эсрэг нэг хамгаалтыг ер нь хийж тохирсон юм байна. За бүгд яг хамгаалтаа сайжруулад ирсэн. Бямбочрын довтлогоо амжилтгүй. Догт жаргал самраас авсан. Догт жаргал довтлогоонд орсон. За цаана оргил болд байгаа. Оргил болдын шийдэлт амжилтгүй. Самраас догт жаргал аваа шахаад явсан. Шийдэлт амжилттай 19-14 болж 5 онооны зөрүүтэй болж байна. За Гард Ганбаатар бөмбөгтөө. Гард Ганбаатар өөрөө шууд орсон. Самраас Бямбочр бөмбөгийг авсан. Эргэж хараа шийдсэн. За Мөнхбат аварга самраас авсан. Урагшаага шууд хурдан довтлогоонд сүрэн жавруу гаргаж өгсөн. Шинэ хоёрын алдаа болсон. За ингээ шинэ хоёрын бараг 4 дахь алдаа нь болж байгаа хаадаа. За 3 болж байгаа юм байна. За Мөнхбат аварга нэгэн эсрэг нэг тоглондоо. За ямар нэгэн алдаа байхгүй гэж үзсэн. Гэхдээ довтлогоо дууссан 16-19. За ийм л учраас бөхчүүдийн дунд Мөнхбат Энбэд Джеймс Харден гэдэг байгаа шүү дээ. Батэрдэн Бямбочрын шийдэлт. За илүү алхамд хийгдэж бөмбөг хураагдсан. Яа 2 дугаар үе. Говьлтай эсрэг эхэллээ. Увс аймгийнхан эхлэлийг маш сайн тавьж 16-19 болгосон тооны харьцааг. За тэдний хамгаалт бол маш сайн болж байна. Жаргал 2 нэг догсон илүү алхамт болсон. За Ганбаатар гард бөмбөгтөө. За шууд зүтгээд өөрөө орсон. За ямар нэгэн алдаа байхгүй гэж үзсэн. За Мөнхбат аварга бөмбөгтөө. За заслаан дуудсан. Заслаанаас гарсан нэг эсрэг нэг тоглосон. Өндөр тоглогч орж ирээ. Догт жаргал руу өгсөн. Догт жаргалын шийдэлт амжилтгүй. Жаргал 2 самраас аваад довтлсон. Ямар нэгэн алдаа байхгүй. Лавгд орчин гараас бөмбөг гарсан. За нааш оргил болд өгсөн. Аймгийн арслан оргил болд нэг дохиод илүү алхамт хийсэн. За хөл газраас хөндөрөөгүй үл илүү алхамд болчихж байгаа. За аймгийн арсан даваа жаргал. Лавгд орж төгсөн. Лавгд орж. За догтох жаргалын гараас бөмбөг гарсан гэж өгч үзсэн. За алдаа гэж үзсэн юм байна. Догтох жаргалын алдаа гэж үзсэн юм байна. За секунд тоглогдсон. Ганбаатар гард хойноо үлдээсэн бөмбөг таслагдсан. Мөнхбат аварга жаргал 2 төгсөн бөмбөгийг Батэрдэн гард тасалсан. За ингээ 2 багийн 2 дугаар үеийн минут ажиллаж эхлээд 2 минут гаруй өнгөрсөн байна. Лавгд орж бөмбөг тасалсан. Урагшаа шинэ 2 төгсөн. Шинэ 2-ын урд тоглоо. Цаагуур нь даваа жаргал гүйсэн. Даваа жаргал руу өгч амцсангүй. Оргил бол бөмбөгийг тасалсан. За оргил бол дээр шинэ 2-ыг алдаа гаргасан гэж үзсэн юм байна. За ингээд хувийн алдаа нь 4 болсон.
За аймгийн хурц арсан тангад талбай дээр гарч ирсэн. Мөнхөд аврах шийдсэн шийдэлт угаагаад гарсан. За лавгд орж бөмбөгтөө. Лавгд орж шууд дайраад орсон. Довтлогоо гар. За мөнхөд аврагыг түлхсэн гэж үзсэн. Лавгд орж шийдэл дутсан. За өргөл болтыг аймгийн урцаас тангадыг бөмбөг авах үед алдаа гаргасан гэж үзсэн байна. Лавгд орж шийдэлт амжилттай 21-16 ямар эвгүй байдлаас 2 оног авчивдаа. За оргил бол бөмбөгтөө. Оргил бол тогтох шаргал руу өгсөн. За Монгол улсын зан жаргал хоёр шидсэн эргүүлээд өөрөө самбраас авсан. Буцаага сүрэн жав. Аймгийн арсан сүрэн жав цаагуур орсон. Тогтох жаргалыг самбраас бөмбөг авах үед за лавгд орж шатгсан гэж үзсэн юм байна. Ингээ Увс аймгаас бөмбөг тоглолтод оролцсон. Мөнхөд аврах шидсэн шидэлт амжилттай 18-21. За тайм авчи илгээд байгаа бол та одоо мэдээж энэ довтлогоо явсны дараа бөмбөг эзэмшилтийн үед бол за лавгд оржийг довтлох үед жаргал хоёр алдаа гаргасан гэж үзсэн. Торгуулийн хоёр шидэлтийг шиднэ. Багийн 4 дахь алдаа болж байна. Одоо дахиад нэг алдаа гаргавал за жаргал хоёрын алдаа гайг байгаа маа. Хувийн алдаа 2 болсон юм байна. За багийн алдаа л явлаа да 4 болчлоо гэдэг. Одоо нэг алдаа гаргахад дахиад гаргасан алдаа болгоны тоогоор Говьалтай аймаг торгуулийн шидэл шиднэ. За минутын амралт дууссан. Лавгд орж начин 2 шидэлтийг гүйцэтгэн. За эхний шидэлт амжилтгүй. Хоёр шидэлт мөн амжилтгүй. Тогтох шаргал самбраас бөмбөг авсан. За тогтох шаргал бөмбөгтөө урагшаа орсон. Мөнхөд авар дээр заслан явсан. Шууд шидсэн шидэлт амжилтгүй. Тогтох шаргал жаргал хоёр гэсэн жаргал хоёрын шидэлт амжилтгүй. Өөрөө аваад довтлсон. Ганбаатар гард хаалтыг хийсэн. Яа ширүүн чинь болж байна да. Доошоо тангадад өгсөн. Тангад бөмбөг алдсан. Аймгийн урц арслан. За аймгийн арсан сүрэн жав бөмбөгтөө. Шууд жаргал хоёр гэсэн жаргал хоёр унаад шидсэн шидэлт амжилтгүй. Ганбаатар гард самраас даваа жаргал бөмбөгтөө. Лавгд орж тангад за эргүүлээ даваа жаргал гэсэн даваа жаргалын бөмбөгөн дээр жаргал хоёр хаалтыг гэсэн наан мөнхөд авраг явж байгаа. Шууд өөрөө довтлсон Ганбаатар гардын хаалт амжилттай болсон. Яа хоёр талд ээлжилсэн хаалтыг хийж ийн. За ингээ үндсэн цаг дуусгаад 5 минут 33 секунд үлдсэн 21-18 харьцаатай Говьалтай аймаг 3 онооны тэргүүлэлээр тоглолтыг үргэлжлүүлж байгаа. Мөнхөд авраг оргил болдын шидэлт амжилтгүй жаргал хоёр самраас мөг ядгсан тогтох жаргал авсан. За тогтох жаргал дээр алдаа гаргасан гэж үзсэн. За мөнхөд авраг бөмбөгтөө тогтох жаргал
Сүрэнжав. Сүрэнжав. Тогт шаргал. Тогт шаргал нэг дохиод. Хойно жаргал 2 түлдээсэн. Жаргал 2. За давтгааны 24 секунд дуслаа. Сая анзаарсангүй давтгааны секундтэй. За даваа жаргал. Савд орж. Савд орж. Голоор Батэрдэн гардыг хараад өгсөн. Бөмбөг даслагцсан. Урагшаага Сүрэнжав давтгаанд орсон. Сүрэнжаваараас даваа жаргал ирсэн. Мөнхөө таврах. Мөнхөө таврах. Сүрэнжав төгсөн. Аймгийн харсан Сүрэнжав. Сүрэнжав. Сүрэнжав голоор ороод жаргал 2 төгсөн. Жаргал 2-ын шийдэлтэй амжилттай. 20-21 болсон. Ердөө 1 онооны зөрүүтэй болоод ирсэн. За Ганбаатар гард бөмбөгтөө. Ганбаатар гард бөмбөгөө алдсан. Сүрэнжав урд гүйж байгаа. Догтох жаргал. Догтох жаргалын шийдэл ямар нэг алдаа байхгүй. Сая Сүрэнжавд өгчүүлээ зүгээрээс юм биш үү дээ. За уцаага алдсан жаргал 2. Сайн хамгаалтыг хийсэн сая. Өөрөө залаад орсон. Шийдэлтийг хийсэн амжилттай. Монгол улсын цаан жаргал 2 22-21 болгож байна. Тооны харьцааг. Яа. За Увсаймыг тоглолт хийснээс хойш анх удаага тэргүүлийг авлаа. 22-21. За догтох жаргалын алдаа. Багийн алдаа 4-өөс болсон. За минутын амралтыг энэ үед Говьлтай аймгийнхан захиаллаа. За минутын амралт дууссан. Увсаймгийн Увснуур дивжээний багийн алдаа 4-өөс дээш болсон. Ганбаатар гард торгуулийн 2 шийдтийг шийднэ. За энэ хоёрыг хийчих юм бол 23-22 болж илүү гарч ирнэ. За гэхдээ үндсэн цаг дуусах бол болоогүй 3 минут 59 секунд үлдсэн. За эхний шийдэлт амжилтгүй. Хоёр дахь шийдэлт амжилтгүй. Самраас догтох жаргал бөмбөгийг авсан. За Мөнхөө таврах бөмбөгтөө урагшаага довтлоонд орсон. Цаана оргил болцол байсан. Оргил болд шийдсэн. Оргил болдын шийдэлт амжилтгүй. Самраас даваа жаргал авсан. Ганбаатар гард нэг дараад орсон. Наан маш гоёроо шинэ 2 тгсэн. Шинэ 2-ын шийдэлт амжилттай 23-22 болж байна. За өнөөдөр шинэ 2 багийнхаа оногч Көмө явуулж байна да. За Сүрэнжав бөмбөг алдангаа алдсан. Наашаага Мөнхөө таврах төгсөн. Мөнхөө таврах. За Мөнхөө таврах. Тогтсон оргил болд. За оргил болд бөмбөг алдсан. Даваа жаргал довтлоонд орсон. Даваа жаргал хойшоогоо шинэ 2-д гаргаж өгсөн. Шинэ 2-ын шийдэлт амжилтгүй. Жаргал 2 самраас бөмбөгийг авсан. За наашаага оргил болд өгсөн. Аймгийн харсан оргил болд. Аймгийн харсан Сүрэнжав. За Монгол улсын аварга Мөнхбат шууд шийдсэн шийдэлт амжилтгүй. Самбраас догтох жаргал бөмбөгийг татсан. За даваа жаргал дээр алдаа гаргасан гэж үзсэн. Яа. За ингээд Увсаймгийн ганц шидэгч маань ингээд 5 алдаатай болоод сэлгээний санд руу шилжиж байгаа юм байна. За ингээ оргил бол суугаад түүний оронд аймгийн арслан Ганболд орж ирж байна. За эхний шидэлт амжилтгүй.
Тооны харьцаа 23-22 байгаа. Хоёр шидэлт амжилттай 24-22 болсон. Үндсэн цаг дуусахад 2 минут 38 секунд үлдсэн. Доктор Шаргал бөмбөгтөө. Мөнхбат авраг нэг дараад. За Сүрэнжав дөр бөмбөг ирсэн. Сүрэнжав наашаага Гамболт төгсөн. Гамболтын шидэлт амжилтгүй. Доктор Шаргал нэмэлт амжилтгүй. За урагшаага шинэ хоёр даваа жаргал. Аймгийн арсан даваа жаргал шидсэн. Даваа жаргалын шидэлт амжилтгүй. Самраас доктор Шаргал бөмбөг авсан. За доктор Шаргалын довтлогоо. Шахаад орсон. Цаана Мөнхбат авраг байгаа. За Мөнхбат авраг бөмбөгөө өгсөн. Мөнхбат авраг шууд шидсэн шидэлт амжилтгүй. Эргүүлээ доктор Шаргал өөрөө самраас бөмбөг яваад наашаа Сүрэнжав төгсөн. Сүрэнжавын шидэлт амжилтгүй. Ганбаатар гардын гараас бөмбөг гарчлаа сая. Яа Ганбаатар гард аймгийн арсан даваа жаргал өөрөө ойлголцсонгүй. Хойно яг даваа жаргал авахгүй хүлээж ирсэн. Тэгээд Ганбаатар гардын гарнаас бөмбөг гарчлаа. Жаргал 2. За жаргал 2. Сүрэнжав. Аймгийн арсан Сүрэнжав. Наашаага доктор Шаргал. За доктор Шаргалын дамжуултыг жаргал 2 хүлээж авсан. Жаргал 2-ын шидэлтэн дээр алдаа гарсан. За нэмэлт 2 шид тогтмол 2 шидэлтийг заан жаргал 2 гүйцэтгэн. За ингээ ихний шидэлт амжилттай 23-24. За спортын төв ордны нэг блок л тал үнэтэй байна. За бусад суудлын блокууд бол дүүрэн үнэтэй болсон байна. За энэ үүнээс харахад монголчууд бас бүхтэй хайртай, бүхэд дуртай ард түмэн гэдэг нь харагдаж байна. За ингээ багийн алдаа 4-өөс дэш болсон сайхан жаргал. За Ганбаатар гард 2 шидэлтийг гүйцэтгэх юм байна. За Ганбаатар гардын нэг эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт. За энэ шидэлт орвол 25-23 болно. Хоёр дахь шидэлт амжилттай 25-23 болсон. За Мөнхбат авраг бөмбөгтөө. Мөнхбат авраг заслаанд хэрэгтэй байна да. За эргэж хараа шидсэн Ганбаатар гард алдаа гэж үтсэн юм байна сая. За сая эндээс харахад бол цэвэрхэн юм шиг харагдсан. Гэхдээ шүүгч бол алдаа гэж заасан. За талбайд бол шүүгч бүгдийг шийднэ. За эхний шидэлт амжилттай. За өнөөдрийн 3 цайны шидэлтийн авраг Мөнхбат авраг 2 шидэлттэй хоёулыг нь хийсэн. 25-25. За үндсэн цаг дуусахад 1 минут 30 секунд үлдсэн. Ганбаатар гард бөмбөгтөө. Ганбаатар гард. За энд Мөнхбат аврагыг алдаа гаргасан гэж үзсэн. Торгуулийн 2 шидэлтийг гард Ганбаатар гүйцэтгэн. За эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт амжилттай. За 26-25 болсон. Мөнхбат авраг. За Мөнхбат авраг. За хамгаалагчийн биенээс бөмбөг гарсан гэж үзсэн. За Мөнхбат авраг бөмбөг авсан. Мөнхбат авраг нэг эсрэг нэг хийгээ тоглосон. Шидэлт амжилттай 27-26 болж байна. За Ганбаатар гард эргүүлээд довтлогоонд орсон. Шууд довтлсон. Доошоо дамжуулсан бөмбөг
62 зааны гараас гарсан. За Говьлтай аймаг минутын амралт эхэлсэн. 27-26 болж. Увсан аймгийн Уснуур бүхийн дивжээ. Тэргүүлээд эхэлсэн 1 онооны зөрүүтэй. Үндсэн цаг дуусаад 1 минут 3 секунд үлдсэн. За минутын амралт дууссан. За Говьлтай аймгийн минутын амралт дууссан юм байна. Нүүрний шугамнаас Говьлтай аймгийн Хантаашир бүхийн дивжээний баг бөмбөг тоглолтод оролцуулна. За талбай дээр шингэн зүйл асгарсан учраас талбайг цэвэрлүүлэхээр болж байна. Ингээ техникийн завсарлага түр авч байна. За ингээд завсарлага дууссан. Говьлтай аймаг бөмбөгийг тоглолтод оролцуулнаа. За нүүрний шугамнаас шууд Ганбаатар гард дамжуулсан, зүтгэсэн. Довтлогоо амжилтгүй. За тооцсон 62 зааныг торонд хүрсэн гэж үзсэн. За ингээд 28-27 болсон. Мөнхөд авраг. За сүүлийн минут ажиллаад эхэлсэн. Үндсэн цаг дуусахад мөнхөд авраг, Ганболт бөмбөгтөө. Ганболт наашаа догтох шаргал төгсөн. Догтох шаргалын шийдэлд амжилтгүй. Эргүүлээд өөрөө самраас авсан догтох шаргалын довтлогооноор алдаа гаргасан. За багийн алдаа 4-өөс дэш болсон. Догтох шаргал самбарт довтлогоо нь маш идэвхтэй байна. За эхний шийдэлд амжилттай 28-28 болсон. Хоёр дахь шийдэлт аймгийн Арслан догтох жаргалын хоёр дахь шийдэлт амжилтгүй самраас лавгд орж мөв яваад урагшаа Батэрдэн гард өгсөн. Батэрдэн гард шинэ хоёр. За шинэ хоёр. Хойшоо лавгд орж өгсөн. Лавгд орж даваа жаргал лавгд орж Ганбаатар гард. За Ганбаатар гард нэг эсрэг нэг тоглоод хойно үлдээсэн. Лавгд оржийн шийдэл амжилттай. Лавгд оржийн шийдэл 30-28 болгож байна. За ингээ минутын амралтыг энэ үед Увсан аймгийн багийнхан захиалж байна. 어려서 공철대 За ингээ минутын амралт дууссан. Хоёр багийн хоёулынгийнх нь минутын амралт дууссан. За одоо ингээ үлдсэн 24 секундэд ер нь тоглолт шийдэгдэнэ гэсэн үг. За Увсан аймгийн сэлгээнд бол улсын харцаг баас өхөө сууж байгаа. Өнөөдрийн тоглолтод бол нэг ч гарч ирсэнгүй. За энэ бүрэлдэхүүнээр бол ингээ тоглолт өндөрлөх баха. Мөнхөд аврагын бөмбөгийг догтох шаргал авсан. Догтох шаргалын мөнгөөр хаалтыг хийсэн. Эргүүлээд өөрөөс нь гарсан гэж үзсэн. За одоо ингээд 30-28 болсон. Говьлтай аймаг 2 оноогоор тэргүүлж байгаа.
Үндсэн цаг дуусахад 17:13 секунд үлдсэн. За одоо урагшлаад алдаа хийх хэрэгтэй. Бүгд хойшоо суучихсан. За ингээд Ганбаатар гард дээр алдаа гаргаж за ингээд эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт. За 39 дугаартай Лавгдорж Начин яг одоо торгуулийн шидэлт хийж байгаа. 99 дугаартай Ганбаатар гард хоёр бол оюутан байхдаа оюутны шигшээдээ тоглодог байсан. За ингээд 31-28 болгосон. 3 онооны зөрүүтэй 15 секунд үлдсэн. За нэг довтлоод алдаа хийгээд аавна гэж үзэн. За эсвэл 3-аа шиднэ гэж үзсэн. За ингээд Самбраас шинэ хоёр бөмбөг авсан. Даваа жаргал шинэ хоёрыг илүү алхамд хийсэн гэж үзсэн. За 13 дойлын хугацаа үлдсэн. За энэ хугацаанд амжиж одоо нэгэн шидэндээ Жаргал хоёр шийдсэн шийдэлтэй амжилтгүй. За энэ үзэгчтэй Мөнгөн цайраг клубээс зохион байгуулсан Бөхчүүдийн саксомбын аврах шалгаруулах тэмцээний аваргын алтан медалийг Говьалтай аймгийн Хантайшир дивизионы Бөхчүүд хүртэж байна. Зарим мөнгөн медалийг Увс аймгийн Увснуур дивизионы Бөхчүүд зөөхөр болж байна. За Бөхчүүдийн саксон бөмбөгийн аврах шалгаруулах 15 удаагийн тэмцээнийг 3 өдрийн туршид спортын төв урданд хүргэсэн ирж сонирхож хөгжөөн дэмжиж бидний ажлыг дэмжиж байсан эрхэм хүндэт үзэгчид та бүхэнд хамгийн түрүүнд халуун талархал дэвшүүлэхийг хүсэж байна. За энэ ажлыг хийхэд ялангуяа санаа нийлсэн хамт олныг хичээл зүтгэл чухал хэрэгтэй байдаг. Энэ тэмцээнийг амжилттай удирдан явуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнд халуун талархал дэвшүүлье. За мөн энэ тэмцээнийг эхнээс нь зохион байгуулах совтосэлж Бөхчүүдийн дунд түгэндээ дүрхэд онцгой үүрэг гүйцэтгэж байсан Монголын үндэсний бүхий холбооны нарийн бичгийн дарга Согтбаатар менежер Гандар Таярд халуун талархал дэвшүүлье. 3 өдрийн туршид бидэнтэй хамтран ажилладаг Сүл телевизээр энэ тоглолтуудыг тайлбарлаж бидний ажилд маш их тусаж байсан улсын арцах өсгөр идэвд мөн халуун талархал дэвшүүлье. За залуу хөхөөс эхлэн манай энэ тэмцээнд байнга тасралтгүй өдийг хүртэл хүрэлцэн ирж оролцож байгаа улсын авраг Мөнхбатанд халуун талархал дэвшүүлье. За хаалтын ажиллагаанд бас хүрэлцэн ирж бидний энэ хүндэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа Монгол улсад анхны Олимпийн аврагыг төрүүлсэн хөдөлмөрийн багш, ардын багш, гавьяа тасгал жуулагч, насан тогтоох багшид халуун талархал дэвшүүлье. За ингээд 3 өдрийн туршид тэмцээн байна амжилтаа үргэлжилж өнөөдөр тэргүүн байранд шалгарсан баг тамирчтай шалгарууллаа. Бид нар анх удаа бүгдээрээ хоорондоо харьцаж санаа нийлж шатар теннис дартсын тэмцээн явуулсан үр дүнгээ өгч мөн эхний 1 2 3 дугаар байранд шалгарсан шилдэг тамирчид одоо бас шалгаруулсан. За ингээд одоо ингээд шагнал гардуулах ёслол эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийн аврах шалгаруулах тэмцээний тайланг тавхан сонирхолд за тэмцээнд нийт
АБ гэсэн төрөлд 12, 26 нийт 253 бөхчүүд энэ удаагийн авраг шалгаруулах тэмцээнд оролцлоо. За шатрын тэмцээнд нийт 13 тамирчин оролцсон, ширээний тестний тэмцээнд нийт 14, 3 онооны юуных нь аа? Шатар ширээний тест дардсан тэмцээнд нийт 21 тамирчин нийт 300 гаруй бөхчүүдийг хамарсан ийм том арга хэмжээ болж явагдлаа. За энэ удаагийн тэмцээн маш амжилттай сайн явагдсан. За ганц нэг багууд дүрм зөрчил гаргасныг тоосвол өөр онцгийн шалтгаан тэмцээнд эсрэг тийм гарсангүй. За ингээд тус тэмцээнд тэргүүн байр эзэлж шагнал тэргүүн байранд орсон одоо багуудад шагнал гардуулна. За Б зэрэглэлд 3 дугаар эзэлж хүрэл медалийн болцол хангасан Сэлэнг аймгийн баг тамирчдыг урьж байна. Шагналыг Монголын үндэсний хүн холбооны нарийн бичгийн дарга Цогтбаатар менежер Гантүр нар гардуулна.